Орхон аймгийн Баян өндөр сумаас наадмын талбай болон амрын талбайд үйл ажиллагаа явуулах иргэд ба аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг өнөөдрөөс өгч эхэлжээ. Энэ жил 22-нд хүнсний зөвшөөрөл олох юм. Ингэхдээ тогтвортой хугацаанд аймагтаа төргөн хоол болон цайны газар, ресторан ажиллуулсан газруудад зөвшөөрөл олох ажээ. Мөн дардас буюу сумтай тоглоомыг хориглож байгаамаа. За Баян өндөр сумын тамгын газраас 6 сарын 1-ний олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулсан одоо наадмын талбай төв зөвлөх хүрээлэнд бол одоо нийт худалдаа үйлчилгээ болон баяр наадмын үйл ажиллагааг ерөнхийдөө хариуцж ажиллаж байгаа. Худалдаа үйлчилгээнд дээр бол одоо нийтийн хоол үйлчилгээ, тоглоом тоглуулах, одоо хүүхдийн тоглоом зарах гэсэн худалдаа үйлчилгээний чиглэлээр бол хүсэлт материалыг бол 29-30-нд материалыг аваад 31-нд бол зөвшөөрлийг тараах байгаа. Нийтийн хоолын чиглэлээр бол нийтдээ 20 павильонд зөвшөөрөл олгоно. Тухайн зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд маань одоо Баян өндөр сумын 207 таатад бол хүсэлтээ өгнө. Материал бол ерөнхийдөө нийтийн хоолны худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагаар тэгээд одоо махны дээд шинжилгээ болон одоо хоолны дээд шинжилгээ гэсэн лабораторийн дүгнэлтийг үндэслээд тухайн тэнд ажиллах одоо мэргэжлийн ажилтан албан хаагчдын одоо эрүүл мэндийн цэнхэр дэвтэр одоо хугацаанд баталгаажсан байх гэсэн шаардлагыг тавина. Ерөнхийдөө бол хоолны чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бол оруулна гэж байгаа. Жижиг худалдаа болон тоглоом эрхлэх одоо хүсэлтэй иргэд маань 29-30-ны өдөр одоо Баян өндөр сумын 207 таатагт хүсэлтэд ирүүлэх байгаа. Мөн энэ өдрүүдэд бэлгэний бөөний худалдаанууд ихээр гардаг учраас мэргэжлийн ялтын газар томоохон худалдааны төв дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна. Хүүхдийн бай болгочтой холбогдуулаад мэргэжлийн ялтын газраас хүүхдийн бэлэг, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд бол хяналт шалгалтаа хийгдэж явж байна. Одоогийн байдлаар бол ихэнх дэлгүүрүүд бол шалгаж байна. Мэргэжлийн ялтын зүгээс бол арга хэрэгцтэй зөвлөхөд хүүхдүүдийнхээ бэлгэнд маш сайн шалгаж аваач. Хугацаа дууссан бүтээгдэхүүн байхгүй. Хугацаа дуусаагүй ч хадгалтын явцад муудсан бүтээгдэхүүн байхгүй гэдгийг маш сайн шалгаж авмаар байна. Дээрээс нь арга хэрэгд маань ил задгай худалдаалагдж байгаа. Хаанаас ирсэн мэдэгдэхгүй. Тийм бүтээгдэхүүн битгий авч хүүхдэд өгөөч. Хүүхдийн эрүүл мэндийг бодооч гэж манай мэргэжлийн ялтын зүгээс та бүхэндээ зөвлөж байна. Ийхүү мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол тавьж ажиллаж байгаа тул иргэд та бүхэн баталгаатай газраас хүнсээ худалдаа авч хүүхдүүддээ эрүүл мэндэд хортой хүнс чихэр жимс авч өгөхгүй байхыг уриалж байна. Учир нь хүүхдийн ходоод их эмзэг тул газтаунд чипс зэрэг хурц бүтээгдэхүүнд хордох тохиолдол элбэг байгаа ажээ.